Евролигийн шүүгэн 8-ын 4 цувралын 3 шийдэгдэж Испаний Маккаби Электра, Италийн Монтепаши Сена болон Грекийн Олимпиакос богод хагас шиг шалгараад байгаа. Харин дөрөв дахь баг энэ цувралаас тодорхой байсан юм. Реал Мадрид Валенсиа богуудын шийдвэрлэх 5 дахь тоглолт Реалын тухайд болсон байна. Энэ тоглолтыг Криштиану Роналдо үзэж сонирхсон байна. Реалын хөлбөмбөгийн баг аваргуудын лигийн хагас шигэд үлдэх нь бараг тодорхой болоод байгаа. Харин сагсан бөмбөгийн баг нь энэ тоглолтод хожих юм бол Евролигийн хагас шигэд шалрах байсан учраас Роналдо өөрийн сагсан бөмбөгийн багийг дэмжихээр ирсэн юм байсан юм. Гэхдээ зочин баг Валенсиа тоглолтыг 11-2 харьцаатай эхлүүлж улмаар 1-р үеийг 17-11 харьцаатай илүүргэсэн байна. За Валенсиагаас Дуско Саванович 19 он авч багаа тэргүүлжээ. 1996 оноос хойш анх удаага хагас шигшээ шалгах эрхийн төлөө тоглож байгаа Реал Мадрид 2-р үеийг муугүй эхлүүлж энэ үед 29 он авсан юм. Ингэснээр ихний хагас 42 харьцаатай тэнцээгээр өнгөрсөн юм. 2-р үед талбай эстээс Карлос Суарес сайн тоглож 8 он авсан бөгөөд тэрээр энэ тоглолтод нийтдээ 12 оноо 10 удаа самраас бөмбөг авч дүүгэл хийжээ. Улмаар 3-р үеэс эхлэн талбай эзэд баг-багаар оноогоор тасарч ирсэн байна. За тоглолтын төгсгөлийг сайн хийсэн Реал Мадрид энэ тоглолтод 66-58 харьцаатай хожижээ. Ингэснээр тэд цувралд 3-2 харьцаатай ялт тоглож 15 жилийн дараа хагас шигээ шалгарлаа. За энэ тоглолтод Реалаас Анти Томич, Филип Брезнар тус бүр 14 он авч багаа ялт тоглоход чухал үргийг гүйцэтгэжээ. Реал Мадрид одоо хагас шигшээд Израилийн Маккаби Электратай тоглоно. Харин нөгөө тоглолт Панатинаикос Монтепаши Сена богудын хооронд болно. За Евролигийн хагас шигээ тоглолт 5 сарын 6-нд явагдах юм байна.